За, статистик мэдээлэлүүд гарч байна. Чанар сайжирч байгаа. Яг асуултууд давхцаж байна. Тэгээд давхцахгүйгээр нэг асуулт асууя. За, энэ сүүлийн үед эдийн засгийн хөгжлийг дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр биш, хүртээмжтэй өсөлт, бодит орлогын өсөлт гэдгээр одоо хэмждэг болсон. Тэгэхээр Дэмбэр даргын төрөл их олон жил мэдээ гаргаж байна. За, 20 заяа очиад бас 3 жил гаргаж байгаа. Энэ Монгол улсын эдийн засгийн өсөлт ер нь хэр зэрэг хүртээмжтэй, улстай, иргэдтэй байна. Би одоо стрүүчийн орлуудаар ярьж байсан мэдээ гаргах бол нэг өөр шинжилгээ хийж байгаа гэж байна. Энэ шийдвэр гаргаж байгаа хүмүүс бол одоо бас мэрэгжлийн бус гэх янз бүрийн хүмүүс байна. Эдийн засаг мэддэг хүн байна, мэддэггүй хүмүүс байдаг. Тэгээд тодорхой шинжилгээтэй оруулж ирж байвал их зүгээр байна гэж ингэж тавд ярьж байсан. Тэгэхээр эдийн засаг одоо өнгөрсөн 2018 он гэдэг ихтэл одоо 6.9% эдийн засгийн өсөлттэй. Инфляц нь бол 8.1. 6.9% эдийн засгаас 8% инфляц гэхээр зэрэг энэ хооронд эдийн засгийн хамаарал ирнэ. Бид энэ яаж ажиллаад байна? Энэ яах ёстой юм бэ? Та нар тодорхой одоо саналууд энэ шийдвэр гаргаж байгаа төвшин ялангуяа засгийн газрын төвшин ямар одоо санал өгдөг вэ? Монгол улс арчил зах зээлийн нийгэмшилжээд 30 гаруй жил боллоо. Тэгэхээр өнөөдөр Монголоос маш их олон хүмүүс гадагшаа гарч Солонгост ажил хийж байна л да. Тэгэхээр энэ юутай холбоотой вэ гэхээр Монгол улсад ажил хөдөлмөр хийгээд хүртээмж, орлого, цалин их баг. Тэгэхээр баялагын хуваарлтын одоо хамгийн одоо сайн хэлбэр бол юу гэхээр сайн цалин гэж үздэг шүү дээ, тийм. Тэгээ ингээд эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг ингээд аваад одоо эдийн засгийн өсөлт, инфляц, хуримтлал, энэ гадаад дотоод бүгд л тавгдаар гарч байгаа үзүүлэлт. Энэ бүгдээс ингээд үзэхээр Монгол улс энэ арчил зах зээлийн нийгэмшилжсэн 30 жилийн хугацааны хөгжлийнхаа загварыг ер нь зөв тодорхойлж чадж гэнэ үү? Би бол одоо 30 жилийн хугацаанд хөгжлийн загвараа одоо хүртэл зөв тогтоож чадаагүй байна гэж ингэж боддог. Та бүгд энэ дээр өөрийнхөө ер нь бас шинжилгээ хийдэг, мэдээ гаргадаг байгууллагын хувьд бол санал бодлоо хэлээч. Бид цаашдаа яах ёстой юм? Бүх одоо өмчөө ингээд товчлаад бүгдийг одоо бүх баялагаа ингээд авъя гэсэн хүмүүст нөгөөд ингээд хөрөнгө оруулалт нэрхтээ Монголд ашиггүй ингээд хийгээд үйл ажиллагаа хийгээ яваад байх юм уу? Эсвэл одоо Монгол улсаас өөрийн толгойтой, өөрийн бодлоготой ажиллах ёстой юм уу? Одоо бидний өрчин бол үндсэндээ 28 тэрбум доллар болцсон байгаа шүү дээ. Монгол улсын нийт төр. Тэгэхээр энэ болгоныг та нарын юу гэж үзэж байна? Мэдээ гаргаж байгаа болсон. Цаашдаа ер нь энэ загвар энэ төр дээр бид яаж анхаарах ёстой? Зөвшөөр яг өнөөдрийн энэ загвараараа бид нэр яваад байх ёстой юм. Энэ дээр санал бодлого хаваалцах. Цааш. За, асуултанд хариулъя. 2 номерын микрофон. Батөмөр гишүүний асуултанд хариулахыг хичээе. Дотоодын нийт бүтээгдэхүүн эдийн засгийн өсөлт нь эдийн засгийн макро одоо эдийн засгийн идэвхжлийг л харуулдаг үзүүлэлт шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ маань өөрөө яг л та бүхний бас ингээд та бүхний болоод бусад иргэдийн шүүмжилдэг иргэдийн амьдрал дээр яг наадах чи яаж наалдаж харагдаж байгаа юм бэ гэдгийг харуулдаг үзүүлэлт ердөөсөө биш. Тэгэхээр гүнзгийрүүлсэн энэ маань өөрөө бусад үзүүлэлтүүдтэйгээ уялдаж шинжилгээ судалгааны ажил хийгдэж байж л гарна. Тийм ч учраас 2016 онд манайх бүтэцтэй бас өөрчлөлт хийж үндэсний тооцоо судалгаа шинжилгээний нэгж гэж бас гаргасан. За судалгаа шинжилгээний одоо гаргаж байгаа албан ёсны үзүүлэлтүүд дээрээ суйрлаад хооронд нь уялдуулаад гүнзгийрүүлсэн судалгааг бас хийж байя гэд Дэмбэрэл даргын маань бас ахлаж байгаа газар гагцхүү нэгж нь бас 5хан хүнтэй юм байна. Тэгэхээр ердөөсөө энэ гаргаж байгаа албан ёсны статистикийн үзүүлэлтүүд дээр гүнзгийрүүлсэн тайлбар судалгаануудыг дан ганц статистикийн байгууллага хийнэ гэдэг бол өөрөө ерөөсгөл асуудлаа. Тэгэхээр манай мэдээллийг
ашиглаад эрдэмтэн судлаачид, think танкууд, зөвлөхүүд бас ажиллаж одоо хамтарч ажиллаач гэдэг асуудлыг бид нар ярьж хөндөд байгаа юм. Хүний хөгжлийн индекс бас л гардаг байгаа. За тэгш бус байдлын хуваарлалт нь өөрөө манайхаар Gini индекс, Taylor индекс гэж яригддаг тийм ээ. За сүүлийн жилийн хувьд бол Gini болоо Taylor индексүүд баг зэрэг буурсан буюу тэгш бус хуваарлалт нь одоо сайн үзүүлэлтүүд, эерэг үзүүлэлтүүд гарсан байгаа. За инфляци нь бол нилээдгүй өссөн. Иргэдийн амжиргааг үзүүлэх одоо ядуурлын судалгааны үзүүлэлтүүд нь энэ 6 сарда багтаад одоо бас зарлахаар байгаа. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй 18 оны хувьд эдийн засгийн өсөлт нь хэдийгээр өндөр байсан ч гэсэн иргэдийн амьдрал амжиргаанд хэрхэн нөлөөлсөн бэ гэдгийг яг тэр судалгаагаар ерөнхийдөө бас ингэж дэлгэж гаргаж ирэх болов. Одоохондоо албан ёсоор дүнгээ зарлаагүй байгаа учраас би гүнзгийрүүлж хариулах нь бас жоохон боломжгүй байна. Тэгээд эргээд тантай холбогдъё. Тэмрэл дараад нэг юм байна уу? Байж байгаа. Тэмрэл дараад. За 4 номерын микрофоныг өгье. 4 номер. За Баттөмөр гүшүүний даргын асуултанд би нэмэе гэж бодож байна. Ер нь сая оюун жимг гүшүүнч хэллээ. Ер нь бид нар бол тоо мэдээллийг бодлого боловсруулагч нарт хэрэглэх талаар бол бас тодорхой хэмжээнд анхаарч байгаа. Судалгаа шинжилгээний ажил хийх тодорхой. За би ганцхан жишээ хэлчихье. Бид нар өнгөрсөн онд бас нэг судалгаа хийсэн манай газраас эдийн засгийн өсөлт ядуур бол ажилгүйдэл хоорондоо ямар хамааралтай байна вэ? Ер нь эдийн засгийн өсөлт бол ард түмний юмд нөлөөлөхгүй байна. Эдийн засгийн өсөлт иргэд ард хүрэхгүй байна гэдэг юм. Энэ шимжилээр үзэхэд бид нар энэ эдийн засгийн өсөлт 1-2 жилийн хоцрогдолтойгоор ядуурлын бууруулах тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэдэг ийм судалгаа гаргаад бид нар сайдн дээр тавьсан байгаа. Хоёрт нь бид нар бол энэ үндэсний тооцооны одоо гол энэ салбар хоорондын тэнцэл нөөц ашиглалтын өсөлтийнхаа үр дүнг 2010 оноос эхлээд жил болгон байгуулж байгаа. Энийхээ үр дүнгээр бид нар өнгөрсөн онд бас судалгаа анализ хийгээд одоо тэр судалгааны буцаж сурагчлах холбооны анализ хийж одоо манайх тодорхой параграфтай юмдаар тавьсан байгаа. За жишээлбэл энэ салбар хоорондын тэнцлийн 2010-аас 15 оны тоо мэдээд үндэслэн шинжилгээгээр энэ барилга боловсруулах эрчим хүч гэсэн тэргүүлэх салбаруудын буцах холбоо харьцангуй өндөр байна гэдэг бас тодорхой ийм юмнуудыг гаргаад бодлогын яамдаа өгж байгаа. Тэгээ хоёрт нь бол бид нар ерөн зүгээр сая бас Баттөмөр гүшүүн маань асуулаад та энэ эдийн засгт ер нь ямар салбар голлоод байна гэвэл өнөөдөр үндсэндээ Монголын эдийн засаг бол уул уурхай хөдөө аж ахуй. Тэгээ уул уурхайгаан дагсан бөөний худалдаа тээвэр гэсэн гол салбаруудаар төвлөрөөд байна л та. Тэгэхээр мэдээ цаашд бол бид нар боловсруулах салбарыг нэлээд дэвтгүү хөгжүүлэх ёстой. Манайд өнөөдөр нэг 10.8% байж байгаа. Тэгээ бусад орнууд энэ Азийн жишгээр аваад үзэхэд бол 20 гэдэ хувьтай байгаад байгаа. Тэгэхээр бид нар бол бас сая манай дарга маань хэлсэн 5хан гүнтэй бас анализ юм хийхэд бол нэлээд өчтөр төсөлтэй байгаа. Тэгэхээр бид нар бодлогын яамттай хамтарч ажиллах. Монгол банктай бол бас нэлээд хамтарч ажиллаж байгаа тэр судалгааны хүрээлэнтэй. Тэгээ энэ чиглэлээр бид нар бас цаашд нэлээд хамтарч ажиллана. Бас нэлээд 5 гүнийхээ хэмжээнд зохих хэмжээний юм гаргаж байгаа. Хоёрт нь бол бас гишүүн маань ярилаа л да. Дотоодын нийт бүтээгдэхүүн бол эдийн засгийн ерөөсөлд хүртээмжтэй юмыг зөв илэрхийлэхгүй байгаа гэдэг. Нүүби статистикийн комиссын дээр бас ажлын хэсэг гарцсан энэ ер нь энэ өсөлтийн юмыг энэ хүртээмжтэй өсөлт гэдгийг яг тооцох талаар бас дараалт юмнууд яригдж байгаа. Бас манайх санал онлоо өгж ингээ явж байгаа. Яг өнөөдөр бол дэлхийн нийтийн бариад одоо барьж байгаа аргачлал нь бол өнөхөр дотоодын нийт бүтээгдэхүүн болчиход байна. Тэгээ энэнийг бол мэдээж цаашд бол сайжруулж өөр юу гарч ирэх юм байлээ. Нэмэлт бас юмнууд бол гарах юм шиг байлаа. За гал тавьсан баярлалаа. За баярлалаа. За би нэг хоёр